Hi guys, Molly байна. За өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Сиропдагийн утга учирыг яг тайлбарлаад өгье гэж бодлоо. Хамгийн их мэддэг жишээ нь Сарангаада гэдэг үгэн дээр Сарансрово гэдээ ярьж байгааг сонсч байсан баг. Тэгвэл Сиропда маань тухайн үгийг ямар утга санаатай болгоод байгаа юм бэ? Бас яг монголчилж ингэж сайн ойлгохдоггүй хүмүүс ингэ яваад идэг. За тэгэхээр энэ маань ер нь тэмдэгнэр болгоод байна гэж ойлгож болно. За тэмдэгнэр энэ төр гэж бодхоос илүү яг утга санаагийн хувьд аваад үзэх юм бол жишээ нь Сарангаада гэд хайрлах гэдэг үгэн дээр Сарансрово болохоор хайрламар, хайр хүргэм ийм утга санаатай болгоод тэмдэгнэр болгож байгаа юм. Өөр жишээн дээр харах юм бол Тангангаада гэж сандрах гэдэг үгэн дээр Тангансрово, Тангансропда болохоор сандармаар гэсэн утга санаатай болгоод байна. За дараагийн жишээг харах юм бол Уйшимаада гэж сэжиглэх гэдэг үг байна те. За Уйшимсрово болохоор сэжигтэй, нэг л сэжгэлмээр гэсэн иймэрхүү утга санаатай болгоод байгаа гэсэн үг. За мөн Чунгёнгаада хүндэтгэх, Чунгёнсрово хүндэтгэмээр, хүндэлмээр. Ширмангаада гэхээр урам уурах. Ширмансрово, Ширмансропда болохоор урам хугармаар. За тэгэхээр ийм утга санаатай болгоод байгаа шүү. Сирово гэд маш их ашигладаг энэ үг маань тухайн үгийг тэмдэгнэр болгоод дээрэс нь ер нь тэгмээр, ингэмээр гэд бид нар нэг сэтгэлээрээ үнэхээр хайр үргэм юм аа, хайрламар юм аа, нөмөө сарансрово те иймэрхүү маягаар ярьдаг. Зүгээр нөмөө сарангэ гэх юм бол шал өөр утгатай болчихж байгаа. Ийм дагуур нөхцлөө шалтгаалаад үгийн утга тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа гэдгийг анзаарч байгаах тэгвэл дараагийнхаа бичлэгээрээ уулзъя.